хизээч байгаагүй зоригоо гаргаж хизээч байгаагүй эрс шийдэмгий байгаасаа гэж хүсэж байна. Шинэлэг ирээдүйн хөгжлийг харсан. Тэгтээ өөрийнхөө үндэсний онцлог хөгжлийнхээ төвшинг судлаж нарийн боловсруулсан. Өнөөдөр нэг ахуйн амьдрал ойр зүрийн юмороо барьцаалагддаг энэ ойр зүрийн сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй байна. Бид ингэж үсрэнгүү хөгжил төрнө. Бидэнд асар их нөөц болцоо байгаа. За, сайн байцгаана уу? Сайхан зусж байна уу? Дарханчуудаа. Маш олон сонгуульд хүндэж туслаж мөнгөнд шулдаж явсан үе байсан. Би энэ жилийн энэ удаагийн сонгуульд яг өнөөдөр энд хиндэж худалдагдаж ирээгүй маа. Ард түмэн өөрийн шудраг шууд төлөөлөө сонгож ээж, энэ хулгай дээрмийг зогсоож ээж, энэ эдийн засгийг өсгөж ээж, энэ ард түмэн чи ажлын байртай болно. Ард түмэн өөртөө өсөлтийг авчирнаа. Эрдэм мэдлэг боловсрлоороо тэргүүлсэн салбарын тэргүүний хамгийн гол нь ёс зүйтэй ийм хүмүүс байгаамаа. Төрдөө харин маш их олон тэрбумын татвар төлж, маш олон ажлын байр бэлдэж Яг өнөөдөр гамбуудахыг дэмжиж, юмд тууштай, шудраг, зарчимтай, тэмцэгч, ялагч. Энэ залуугийн улс төрийн карьер нь дүнгиж эхэлж байна. Магадгүй энэ хүн Монгол улсын ерөнхий сайд болох ёстой байх. Иймэрхүү хүн ерөнхий сайд болж ээж улс хөгждгийн. Биднээс илүү сэтдэг, биднээс алсыг хардаг. Одоо гамболд бол төрд ажиллах цаг нь болсон. Гамболдыг одоо бид нар дээшинд авчиж энэ хүний аль болгон одоо яах вэ? Төрдөлж Монгол төрийн төлөө зүтгүүлэх цаг нь болсон гэж үзэж байна. Ингээд гамболдын төлөө бүгдээрээ сандаа өгцгөө. Тэгээд тордон гамболд гэж хүн бол миний аваг ах. Миний аавын төрсөн дүү гэсэн үг. Надад маш их зүйлийг зааж сургаж амьдралыг минь зөв чиглүүлдэг. Одоо нийтдээ бид 7 жилийн сонгуулийн нүрийг үтсэн. Тэгээ монголчууд угаасаа хэлдэг 7 хэмжээс 1 огтл гэдэг. Одоо энэ 2020 оны сонгуул бол 1 огтлох сонгуул юм шүү гэж хэлмээр байна. Цэцгэн дээр товцсон шүүдэр тэнгэр дээр бужигнасан сарал түлнүүд хотын өнгөйс харагдан бүүдгэр энэ мэдрэмж насан туршид минь үлдэн. Анх удаага сонгуул өгч байгаа. Тэгэд анх удаа миний толгойн дээр ийм том хариуцлага ирж байна. Яг надтай адилхан миний үеийн маш олон залуус яг хинд яаж саналаа өгөө мэдэхгүй байгаа. Яг надтай ийм үеийн үе тэнгийнхаа залуусыг найзуудыгаа зөв хүнээ сонгоосоо ганцхан удаа бие дагаад зөв хүнээ сонгоосоо гэж хүсэж байна. Миний сонголт Тордон гамбол. бүгдээрээ хамтдаа өөрчлөе. Бүгдээрээ хамтдаа бие даасан сонголтыг хийцгээе. Монгол улс сэргэн мандана. Хүч өөрөө үнний талд байдаг. Би өөрөө эднэрийг илчилж, чанга ярьж олон нийтэд ил гаргаж ирээд энэ эрүүл нийгмийг цогцлоохын төлөө бас зүтгэж яваамаа. Оюун ухаан, оюуны чадамжаараа дэлхийн топ 20 улсын 9-р багтдаг ийм ард түмэн бид. Бид нэр Оросын төрт ёсыг үүсгэн байгуулж исэн эзэнт гүрний үр удмууд. Бид нэр Хятадыг, Индхийг, Иран, Иракийг, Дундад Азийг, Африк, Австрали, Америк тэвүүд нээгдэггүй байхад дэлхийг эзэлж явсан ийм удам угсаатай ийм ард түмэн. Бид нар ийм агуу гентэй ард түмэн өнөөдөр сэргэн мандна гэдэгт би итгэдэг. Монгол улс сэргэн мандах болно. Та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа.